Монголын уулуурхайн салбар нэгэн үе Хятадын нүүрсний хэрэглээний 30 гаруй хувийг дангаараа хангаж нүүрсний мангас гэгдэх Австрали улсыг ардаа орхиж байсан үе саяхан. Гэвч одоо энэ салбар унтаа байдал шилжсэн. Тэгвэл уулуурхайн салбараа эргүүлэн сэргээх гэж хичээж эхэлсэн бололтой хуралчуулган хилцүүлгүүд энэ тэндгүй өрнөх болжээ. Бүгдээрээ хилцүүл буруугийн бүлээн усаар угаавал хэрэггүй гэдэг оновчтой шийдвэрт хүрэх үйс. Гэтэл энэ салбар 2018 он хүртэл өөдлөхгүй гэдгийг судлаачид анхааруулсаар тэгвэл 2016 оноос эхлэн уулуурхайн салбарыг сэргээх тал дээр дараах арга хэмжээг авч ажиллана гэлээ. 2016 онд бол үүний өсөлт бол төдийлөн ажиглахдахгүй тийм судлаачдын дүн байгаа. Гэсэн хэдий ч бид гол бодлого нь бол одоо өндөр өсөлттэй байгаа салбаруудаа илүү дэмжих гэсэн. Үүний уналттай байгаа салбаруудаа аж ахуй нэгжүүдэд дэмжих гэсэн бодлого хэрэгжүүлж байгаа. Тэр нь ямар учиртай вэхээр жишээл алтны үн бол харьцангуй өндөр байгаа. Тийм учраас алтны салбарыг бол дэмжих энэ бодлогыг бол хэрэгжүүлж байна. За энэ чиглэл дээр бол алтны олборлагч компаниудад одоо эргэлтийн хөрөнгөнд нь тодорхой хөнгөлөлтөй зээлүүд олох, түүнд нь бол улсаас бас 50% нь батлах арга чиглэлээр ажиллаж байна. За мөн бэлэн болсон ордууд эргэлтэнд оруулах чиглэлээр ажиллаж байна. За нүүрс төмрийн хөд дээр жонш гэх мэтчлэн одоо үн уналттай байгаа салбарууд дээр бол аж ахуй нэгжүүдийг хамгаалах юм бодлогод явуулж байгаа. Эрдэс баялагын салбар уналтанд орлоо гэж зүгээр суух биш энэ салбарыг хэрхэн дотоодоос дэмжиж болох вэ гэдэг боломжийг хайж байгаа гэдгийг их сурвалж хэлж байлаа. Томоохон болон мега төсөл хөтөлбөрүүдэд дэмжих хэрэгтэй, уулуурхайн салбарыг хөгжүүлэх гэвэл төрийн оролцоог багасгах, татврын хэмжээ, лиценз залгалт, хувь дүрмийн тогтворгүй байдлыг тогтворжуулах хэрэгтэй байгааг орон нутгийн удирдлагын төлөөллүүд хэлж байлаа. Бид хуулийн хүрээнд одоо хүлээсэн хариуцлагаа бол ухамсарлах, дээр нь нэгэн ташгилтын тусгаж зөвшөөрөл автсан бол орон нутагт ажлаа эхлүүлэх шаардлагатай. Улс аймгийн хувьд өнөөдрийн байдлаар нэг 40 гаруй ашиглалтын тусгай зөвшөөрөл байгаа. Тэрнээс нэг 10 гаруй одоо энэ бол үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр бусад нь бол ажлаа албасаар эхлээг байгаа. За 16 онд бид нэр өнгөрсөн жил уулуурхайн компаниуд байгаль орчин нөлөөллийн тухай хуулийн дагуу мөнлөгийн хийсэн байж байгаа. Дүгнэлтээ гараа байгаль орчны яамд явуулсан байж байгаа. За Болдмөр 90 гол компани бол явна. Хөтлийн цемент шохоо компани бол үйл ажиллагаа нь хэвээ явагдана. За нүүрсний нэг компани байгаа тэр бол жоох хэцүү байгаа. Синтаро Голд компани бол аймагаас бол бид нар хорьсон ч юм гаргаагүй дэмцэн ч шийдвэр гаргаагүй гэж байгаа. Энэ нь юутай холбоотой гэхээр аймгийн одоо юу ашигт малтлын тухай хуулийн дээр бид нар бол ямар нэгэн байдлаар хориг тавих, ямар байдлаар дэмжих ийм үйл ажиллагаа бол аймгийн засаг дарга болон түүний там газар тус явуулахгүй. Иргэдийн төлөөлөгчдөд оруулах гэсэн ийм шийдвэр гаргасан байж байгаа. Гэхдээ бас нөлөөдөн боргоод ингээд дуугаа суугаад байна гэсэн байхгүй. 2016 онд аж үйлдвэрийн болон уулуурхайн салбар боловсруулах салбарын хөрөнгө оруулалт руу шилжихээ мэдгдсэн. Тиймээс зэс болон газрын тос боловсруулах үйлдвэр барих хугацааг хурдсгах, эцсийн бүтээгдэхүүн гаргах шатны үйлдвэржилтийг дэмжин ажиллана гэдгээ салбарын яамнаас илэрхийлж байлаа. Тэгээ шийдлийн засгийн газар байгууллагад яг энэ чиглэлийг харж аж үйлдвэрийн яам гэдэг шинээр байгууллаа шүү дээ. Тэгээд аж үйлдвэрийн яам бол бие даасан яам болж одоо энэ дээр бол судалгаанууд хийгдэж байна. За газрын тосны боловсруулах үйлдвэр, зэсайлуулах үйлдвэр, ган төмрийн үйлдвэр гэдэг энэ хэд хэдэн чиглэлийн асуудлуудыг бол тэн дээр хийж байна. Бор өндөрт одоо зэсайлуулах үйлдвэр болон одоо газрын тосны үйлдвэр байгуулах ийм техник эдийн засгийн хүчлэг боловсруулад байж байна. Манай улсын эрдэс баялагын бүтээгдэхүүний үн чанар өрсөлдөх чадвараар дээгүүрт бичигддэг. Гэсэн сайнны хажуугаар саар гихчээр уулуурхайн салбарын хөгжлийг сааруулж байгаа гол асуудал нь тээвэрлэлтийн зардал өндөр, худалдан авчийн тоо цөөн зэрэг нөлөөлдөг юм а. Иймээс өрсөлдөх чадвар үр ашгийг нэмэгдүүлэх салбарыг газрын тосны салбар гэж үзлээ. Ойрын ирээдүйд эдийн засгийн тогтвортой хөгжлийн гол хөдөлгүүр гэдгийг мөн онцолж байлаа.